гялалцсан. Орчлонгийн тэнгэрт ододож шуулж, хорвоо ертөнцийг чимэн гялалцсан. Урлагийн тэнгэрт одод төрж, олны оюун ухаан сэтгэл бодлыг ариусган. Ододын чуулган ярилцлага нэвтрүүлэгт тавтай морилно. Талын дуу хоолой радиогийн энх мөнхийн хөөрөг хөтөлбөрийн ододын чуулган. Амархан сайн байцгаана уу эрх мөндөд сонсогчдоо. Талын дуу хоолой радиогийн энх мөнхийн хөөрөг хөтөлбөрийн хүрээнд оддын чуулган нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Манай нэвтрүүлэг танхимд уран бүтээлч, Монгол бадарчин, Амай буюу Жамбалсрангийн Золбаяр хүрэлцэн ирээд байна. За тэгээд одоо энэ аялагч бадарчин хүнээс ч одоо түүх нэгт тийм ээ зан шил өв соёл нэгт өөр Монгол ахын дүүсийнхээ тухай ярих сэдв зөндөө байгаа гэж бодож байна. Тэгээ би чи өөр Монголтой яаж танилцсан гэсэн чинь үгүй та ерөөс л надад асуултаа шууд надад өг гэсэн. Тэгээ би шууд өг. Өөр Монголтой яаж танилцсан юм бэ? Өөр Монгол одоо яг өмнө нь болохоор би ингэж боддог байсан шүү дээ. Зөвхөн би ч биш л дээ. Зөндөө олон Монгол хүмүүстэй ингээл өөр Монгол гэхээр Монгол биш гэж боддог хүмүүс. Одоо ч гэсэн байгаа л да. Тийм. Тий, хоёрт болохоор үүр гэхээр нэг үүрт гэж ойлгодог. Гэтэл үүр гэдэг монгол хэлэнд чинь уулын үүр буюу урд. Тэгээд манжин үед чинь болохоор Монголыг үүр буюу уртлын Монгол, ар Монгол гэж хоёр хуваадаг байсан маяг. Тэр нэг нэр томьёолоо энэ чинь урд Монгол юм байна гэдгийг бас тухайн үед ойлгочод бас өөр хизээ тухайн үед хизээ ойлгосон. Тухайн үед гэдэг нь одоо аялын үед л дээ. Тэсэндээ зам гараад явж байхдаа ингээд тэр үед чинь маш их юм бодох хугацаагаар, маш их юм унших зав гарна тий. Энэ Улаанбаатарын амьдралтай адилхан биш юм чаа. Тэгээд ерөөхдөө судалгаа хийж ирсэн. Тэгээд тэр судалгаа нь юунд дээрсэн бэ гэхээр ерөөсөө бид нэр Монгол гэдэг Монгол гэж хий юм бэ гэдэг. Тэгээд үндэстэн гэж хий. Тэгээд ягаад гэвэл орчуулган дээр чинь ингээд Монгол үндэстэн гэдэг үгийг англи хэлээр nation тий орсоор наци гэдээ орчуулсан байдаг. Тэгээд наци гэдэг үг нь ингээд хаагаад өнгөөл наци чинь болохоор нэг нэгдэл гэж үг байгаа даа. Тий unite гэж нэгдэл гэж. Тэгэхээр наци гэдэг нэгдлийг наци гэж байгаа юм бол бид нар нэгдэл юм уу гэдээ утсан чинь манай түүхэн судруу юм дөрөх бид нар чинь нэгдэл биш бид нар үндэстэн гэдээ байгаа даа. Тэгэл ингээл бүх хайгалууд эхэлсэн л дээ. Ердөө ягаад гэвэл энэ дэлхийгээр аялж явах чинь ердөө өөрийгөө олж мэдчихэл хамгийн чухал байгаа даа л да. Яг бол өөрийгөө олж мэдчихэж гадны хүмүүстэй бид хин бэ гэд харьцах хэрэгтэй болсон. Тэгээд ингээл түүхэн юмд ингээл хараад гадны хүмүүсийг биднийг харж байгаа байдлыг харсан чинь гадны хүмүүс биднийг бас их өөрөөр буруугаар хард юм байна. Яг биднийг бол Монгол nation гэж яриад байдаг. Монгол нацтэй нэг Монголын нэгдэл гэж ярьдаг. Бид нар болохоор өөрсдөө үндэстэн гэдэг тий. Тэгэл үндэстэн гэж харсан чинь яг тэр 808 жилийн өмнө одоо Монгол нутаг гэж яриа л да. Нүүдэлчдийн нутаг байсан. Тэгээд Монголыг тухайн үед харьцуулах бол одоогийн Европ шиг байсан юм байна. Тэгээ одоо Европод ингээл Франц, Итали, Англи, Герман гэх энэ улсууд байж байгаад тэгээ заан бүгдийг нэгтгэхэд ураг нэгтгэж байна. Тэ? Ураг нэгтгэсэн улс чинь үндэстэн болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бүгд ноцгос нэгтэй болоод одоо тэгээд одоогийн шиг одоо юу гэдэг. Гэхдээ Европ ч болохоор одоо European Union гэж болж байгаа. Тэгэхээр өнөөдрийн Европын холбооны улс 800 жилийн дараа одоо Монгол шиг л болж байна гэж тайлбарч болно л да. Тэгэхдээ монголчуудын онцлогонд юу байсан бэ гэхээр бид нар чинь ургийн бичиг зохиогоод яг нэг үндэс гэдэг одоо Монгол бичгээр ингэ биш яг үндэс шиг харагдаж байгаа. Тэр үндэс буюу бие биентэй нэг яг бодлоготойгоор холбогддог байсан юм байна. Одоо за манай аймаг одоо энэ аймагуудтай одоо 4 үеийн өмнө холбогдсон учраас дахиад 9 үе дахиад 5 үе хүлээж жагаад буцаж цус одоо яана яг бол энэ чинь нэг цус ойртож болохгүй гэдэг юм ийм Европч нь болохоор яг хоёр хүн танилцаад хоорондоо ингээл гэр болдог. Тэгэхээр тэд нар болохоор нэгдлүүд бид нар чинь үндэстнүүд юм байна гэдгийг байлсан. Яг бол манайх чинь 5 нас бидний түүхэнд л байдаг шүү дээ. 5 настай байхад нь хүмүүсийг хооронд нь сүү тавиал нэг ураг холбогддог. Одоо малчин хүн гэдэг чинь малыг яаж илүү сайжруулах вэ гэж боддогтой адилхан. Тэгээд тэрний хамгийн том жишээ бол манад одоо жишээл уламжлагдаад явж байгаа угсаанууд бол одоо бүх барилдаг угсааныхан бол энэгээр явж байгаа. Тэ яг ингээд угсааны бодлогоор явдаг. Бас олон овг аймагууд энэ овгийн бодлогоор явдаг тий. Тэгээд энэ уламжлалыг авч үлдсэн гэхээр тэгээд энэ уламжлал одоо үндэстний уламжлалыг ингээд цаа хараад бодоод байгаа бол энэ болохоор яг нэг royal гэж яриад байгаа. Барууны одоо нэг алтан уургийн цустай ингээд
адилхан болчихж байна л да. Аха. Тэгэд Монгол хүнстэн эзэн хаан гэд бид нэр одоо хааны увсаа бүгд ингээд эзэн хааны цустай ингээд бид нар нэг гэж бодож байгаа бол бид нар бүгдээр алтуур болчихж байгаа. Өнөөдөр хинч ингээд нэг нэгэ биш гэж хэлэх арга байхгүй. Ягаад бол бүгдээрээ л энэ нэг эзэн тэгээ би ингээд барууныхантай ингээд ярьж байхдаа дэгдвээс танаа ингээд King гэдэг болохоор ингээд те одоо яг нэг King гэж үг бол манайх хаан гэдэг бол яг чоны одоо альфа мейл гэж ярьдэн шүү дээ те азрах чон энэ чоноор ингээд өөрөө удмаа үлдээдэг ийм чамаар явдаг гэсэн юм аа манай азрах одоо ч тийм асуудал байдаг байсан. Тэгээ тэр удмын хүн чинь болохоор хаан гэж байдаг ингээд би ингээд тайлбарлаад тэгээ энэ бүх юм ингээд бодож байгаад одоо юу ойлгоцсон бэ гэхээр за өвөр Монгол гэдэг бол газар нутгийн байрлалаар боловч угсаагаар бол бид нэг юм байна. Ягаад бол бүх үеүүд дээр цус ингээд холдчихсан учраас тийм нөгөө зүгээр хэрвээ бид нэр ингээд цаашдаа Монгол гэж одоо үлдмээр байгаа бол өөр Монголтой ураг холбогдож явах хэрэгтэй байна. Ягаад бол одоо сая ургийн зөндөө олон гэр бүлүүд ургийн бичгүүд устсан, дээрээс нь зөндөө олон юм юунд оцсон учраас бид нэр зарим үед ингээд гэр бүлүүд хоорондоо юу гэдэг нэг цус ойртох тийм аюул одоо нөөрлөж байна. Тэгээд яг зөвөр хуучин цагт их дайны үед яасан гэхээр мэдээж бид нэр гаднаас зөндөө олон ингээд тэ цус ингээд холох юм одоо хийдэг байсан л да. Одоо болохоор тийм байхгүй учраас одоо бид зүгээр энэ цус нэгтэй хүмүүстэйгээ буцаж нэг цус ойртох. Тийм юм бас хийх хэрэгтэй юм байна гэдэг бас тийм бодол төрж ирсэн. Тэгээ тэр утгаараа би бол хувьдаа л өөр монголчуудыг бол би бол яг өөрийн хүмүүс шиг л байдаг. Одоо ингээд өнөөдөр ингээд бид нар ингээд тусгаар монголынх юм байна те. Өөр монголчин болохоор дундад улс гэдэг 56 байдаг үндэстэн нэгдсэн холбооны улсын нэг тийм одоо үндэстэн шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй бид нэр ингээд ялгаа юу байна гэдэг ингээд ханзаарч харсан чинь өөр монгол хүмүүс нь биднээс илүү их монгол хүмүүс байна. Ягаад гэвэл тэд нэгт монгол өчгөрөө бичжээ тий. Монгол өчгөрөө бичсэн гэдэг чинь тэд нэр одоо нэг хэл соёл нь яг юугаар байж байна. Дээрээс нь ингээд бас их маш их одоо юу гэдэг баярлууштай цаглан зүйл юу байсан бэ гэхээр би яг нэг шинжилгээ өгч таарсан. Одоо урчингийн шинжилгээр тэгээд ингээд өөр монгол залуучууд, оюутнууд, уулзалт хийлээ. Янз бүрийн хүмүүстэй л уулзалаагаа л үндсэндээ тий. Тэгээд ингээд залуучууд одоо овоо дээр ингээд цуг очиход тэд нэр овоогоо авч явж байгаа байдал тий. Овоогоо шүтж байгаа байдал. Манайх бол овоог одоо зарим хүмүүс бол албаар энэ хогийн сав шахуу хийгээд байгаа шүү дээ. Санаатаа хийж байгаа ажлууд бас байгаа. Тий. Гэтэл тэд нэр овоогоо бол яг ингээд яг ёс жайгаар шүтд юм байна. Дээрээс нь янз бүрийн ингээд залуучуудтай суугаа. За чи аль нутгийнх вэ гэхэд би юунэ таалж ярьдаг, чичилж ярьдаг биш таалж ярьж байна. Тэгээд би тэр нутгийн тэм өшгөнө тэрмийнхаа манай угсаа тэр юунаас тэдний үед нүүж ирээд энэ овгуудтай ингээд энэ нутагт ингээд сурсан ингээд бүх одоо чинь нэг 18 20 залуучууд үеүдээ мэдчихэв. Гэтэл бид нар тийм ярингууд манайхан чи одоо яг ухтай хийгээд яриад байгаа өөрсдөө барууных болох гэдэг байна л да. Тэр нэр болохоор ингээд юу юм хуучин юм ярьд юм ингээд тэгдэг л дээ. Гэхдээ яванда ухаан сухал ахал тийм ярьж байгаа хүмүүс. Тэр хүмүүсийг бид одоо ч өөр монголчуудыг би хараад бас баярлсан зүйл нь тэд нар ингээд ардын урлагаа бүгд юм мэдэж байна. 3 өдөр найр хийхэд нэг ч дуу давтахгүй хурим хийдэг гэж штэ ердөө бол нэг ч дуу давтахгүй найр хийдэг чинь өксөгөө тийм хэмжээний дуугаа мэддэг монгол дуугаа тий. Тэгээд дээрэс нь тэр залуучууд янз бүрийн залуучууд байл гэхэд бүгд өөрөөх нь нутгийн дуунуудаа бас сайн мэдчихэв. Тийм домогтой ийм юу байд юм аа гэд. Түн монголчин болохоор ингээд тэр юмаа нэгт мэддэггүй хоёрт ингээд өөр хангаагийн нэг сумын одоо халах хэлээр бид нэр ярьж байна л да. Одоо бүх монгол яг бол бидний одоо нэгдсэн монгол хэл гэж ярьж байгаа. Гэтэл монгол хэл чинь өөрөө олон овг ангууд учраас олон өөр аялгуудад байх хэрэгтэй шүү дээ. Тэгжээж энэ чинь гоё. Гэтэл тэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй болсон байна. Одоо тийм бүр юм хайрцагт орцсон. Тэгээ жоохон хин нэгэн аялгуудаа яхаар одоо инглээ тэглээ гэдэг. Гэтэл монгол биш гэж хэлэх гээд байна шүү дээ. Гэтэл хэрвээ жоохон арай жоохон ухаантай болчих юм бол үгүй монгол хэл чинь олон аялгуудаа байхсан бол гоё шүү дээ. Тэ? Улам том. Улам агуу гэж улам одоо юу гэдэг халмагд очиж байна те. Тэгэхээр тэр чинь бол дөрвд аялгуугаар л ярьж байгаа шүү. Тэгэл дөрвд аялгуу монгол хэл чинь бас л өөр өрмөц гоё л хэлсэн шүү. Гэтэл тэрийг хүлээж авч чадахгүй. Буряд чинь бас өөрөөр ярьж байна те. Тэгэхээр энэ бүгдийг хүлээж авдаг болсон цагт бид нэр илүү нээлттэй болох юм болов. Арай нэг жоохон нэг монгол хүн шиг болдог. Гэтэл тийм биш. Одоо монгол гэсэн бүх юм үгүйсгэж тэгээ өөрийгөө монгол гэж ярьж байгаа хүмүүс бас зөндөл байна л да. Тэгээд өөр монгол бас нэг таалагдсан зүйл юу байсан бэ гэхээр ердөө ингээд юм дайлах, цайлах ухаан их сайхан. Тэ. Ердөө ингээд одоо Монголд би ингээд ирээд монголчууд одоо энэ төв Монголд ямар байгаа, Улаанбаатар ямар байгаа. Улаанбаатар чинь бас өөр шүү дээ, тэ. Тэгээд тэнцээ ингээд байгаа хоёрыг харьцуулахад тэнд бол хүмүүс бие биендээ ингээд хандж байгаа хандлага, тэ. Одоо энэ бүх юм бас сайхан нараа байна. Тэгэхээр одоо бид нар юу гэдэг тэднээс бас магадгүй тэднээс одоо юм сурах хэрэгтэй болов уу? Тэднийг өөрж авчирж одоо тэнтэс хүмүүсээс ингээд ердөө монгол соёлтой холбоо. Бид нар чинь бол бас 3 4 үе тархиа угаалгацсан учраас маш олон гэгцсэн байна л да. Тэгээд гадны тархи угаалган дээрэс нь одоо ингээд Америкийн тархи угаалгыг нээлттэй тавьсан. Бас маш олон төөрөгдөж байна. Тэгээд тэр талаасаа ингээд өөр монголчууд бол би нэлээд их
одоо талтай болсон. Тэгээд өөр монголчуудаас сурах юм их байна. Тэгээд одоо энэ Улаанбаатарт байгаа ялангуяа Улаанбаатарын монголчуудыг би хэлмээр байна л да. Ингээд жоохон нээлттэй сэтгэж Монгол гэхээр одоо буддистууд ингээд тийм ярьдаг хүмүүс бас байна. Гэтэл Монгол үндэстэн аль бий болоход яасан гэхээр энэ чинь зөндөө олон овг аймгийн зөндөө олон шашинтангууд нэгдсэн гэдэг л тийм байгаа шүү дээ. Тэгээ эзэн хааны зарлууд юу гэхээр хүнийг шашин болгон би ширээнд мөргөнөө, модонд мөргөнөө, тэнгэрт мөргөнөө, өгшөөнд мөргөнөө энэ бол миний л асуудал. Тэрийг Монгол хүн гэдэг хүн бол амар энэрэнгүй авч гэх ухаанаар хандах хэрэгтэй гэдгийг л бас хэлмээр санагдаж байгаа л да. Ягаад гэвэл одоо шин манай одоо юу гэдэг Төв Монгол Улаанбаатарт бол ялангуяа шашны үзээд хөлс бол их дэлгэрээд байна л да. Би болохоор юу гэж бодож байгаа гэхээр тэр түүхэнд ямар байсан гэхээр Монгол үндэстэн нэгтгэж за Монгол хүн бүр тэнгэр шүтэх хэрэгтэй. Тэнгэр шүтээ шашин нь бол буддих байна уу? Уул нь бол буддих чинь гүн хаан гэж анх манад орж ирээд дараа нь шашин болсон. Тэгтээ буддийн шашин байна уу? Христийн шашин байна уу? Ислам шашин байна уу? Тэр бол хамаагүй шүү дээ. Тэр тухайн хүний итгэл бишрэлтэй холбоотой. Гэтэл шүтэн бол тэнгэр байгаа. Тэнгэр гэдэг бол нүүдэлчин хүний хувьд бол одоо Түргэн аймагуд бол бүгд л тэнгэр шүү дээ. Казахстан очоод ялгаагүй далбаа дээр тэнгэрээ тавиал шуутал байж байгаа. Тэгэхээр тэнгэр гэдэг чинь зүгээр нүүдэлчин хүнүүд бол байгалийн шүтэх. Энэ байгалнаар энэ бүх юм ингээд уялдаа холбоотой юм шүү гэдэг. Гэтэл тэрийг одоо үгүйсгдэг бас хүн гараад ирсэн байж тээ. Одоо Монгол үндэстний хамгийн номер 1 одоо энэ чинь зүйл шүү дээ. Тэрийг одоо сайн ойлгохгүй тэнгэр гэдэг ярингууд бөөгийн шашин андуурж байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ бас л нөгөө бидний төөрөгдөл бидний ингээд нэг юмыг дутуу ойлгоод төрхөн дүгнэлт хийдэг. Эсвэл ойлгоогүй хэрнээ шууд шөмждөг тийм зан бий болцтой холбоотой болов гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бүх юм одоо ингээд зэгцлэхэд аль талдаа ингээд бас явах хэрэгтэй болов. Тий. Би тэр хэллээ шүү дээ. За өвөр монголчуудынхаа тэр одоо босон монгол бичгээ хүн болгон монгол хүн болгон бичиж чадж байгаа энэ соёл тийм ээ. Энэ чадал энэ боломж нь тэр монгол үгийнхээ эзэн байх тийм ээ. Одоо нэг утгыг хэд 10 одоо үгээр илэрхийлэх энэ чадвар тэднэрт байгаад байгаа. Үүнээс би зүгээр сэтгүүлч хүний хувьд анзаарч байхад үүнээс авахтай зөндөө байдаг. Тэр залуу хүүхдүүдээс үртэл зөндөө олон шинэ үгийг би одоо тий зүгээр ерөөл магтаал хэд ямар гоё чэйжсэн бэ. Гэтэл өнөөдөр Монгол ерөөл магтаал хийж байгаа залуу хүмүүс байхгүй байна шүү дээ. Тэр зүйлүүдээ яг үүндээ бид нэр ингээд өнөөдөр бид гэж байгаа боловч яг бид нэр яг боддоор ингээд одоо түүхэн цаг үеийг авч үзсэн бол хэрвээ бид нэр манай өвдөө ийдсэн ингээд за тэдгээр 17 дэх жарны дунд үед Монгол нэг ийм болно даа гэдэг ингээд тэр юм ингээд харж исэн бол бид нар бол ухаалтах байсан байна. Одоо юу гэдэг нэгэнт бид нар Америк болохгүй. Америк болох шаардлагач байхгүй, болж болохгүй. Яг гэвэл энэ бол Америк гэдэг бол яг өнгө сархад сайхан боловч Америкт очисон бүх хүмүүсээс асуух. Сайхан амьдралын туйл бол биш шүү дээ. Тэгээ бид нэр Европ болохгүй, хинт Орос болохгүй. Тэгээд Орос болохгүй гэдгийг ч бид нээс ойлголоо шүү дээ. Тэгээд ийм ойлгочоод тэгээд ухаарахгүй байлаас харамсалтай зүйл болно л да. Тэгээд одоо бид нар харин буцаад одоо юу гэдэг Монгол руугаа орох тэр замуудаа нээх хэрэгтэй болов. Монгол руугаа эргэж орохын тулд бид нар ялцчгүй нэгдэх хэрэгтэй. Нэгдэх гэдэг газар зүй биш. Ердөө оюун санааны нэгдэл, сэтгэл зүрхийн нэгдлийг л хэлэх байгаа шүү дээ. Яг үнэ. За хоёулаа яриагаа төр зүр завсарлаад сайхан одоо хөгжим дуу ашиглуулнэ. Тэгээд одоо амаа маань бол электро хөгжмийг Монголд одоо анхлан нэвтрүүлэх ийм том ажлыг их тэр олон жилийн өмнө эхэлж исэн хүний өв тийм ээ. Хоёул алийг сонгож бүрээ тусааны явхар бас их сонирхолтой л да. За тийм. Та бүхэн өөр Монголын талын дуу хоолой радиогийн энх мэндийн хөрөг хөтөлбөрийг сонсож байна.